Сайн байцгаана уу? Янж байна. Тэгэхээр итгэлээ үүсгэх тал дээр 2 дугаар алхмын тухай хэлж өгье. Тэгэхээр та үнэхээр Христийн авралын талаар сайн мэдлэгээ баталгаажуулах ёстой гэсэн үг. Яг сайн мэдээ яг юу хийсэн бэ гэдгийг сайн мэдэх ёстой гэсэн үг. Мэдэн штэ би Иесусыг хүлээж авсан гэж орхидог л доо. Яг тийм биш. Эзэн дотор хин гэдгээ мэдхийн тулд яг сайн мэдээ юу хийснийг мэдэх ёстой. Тэгэхээр би Колосон 1:12-14 уншиж байгаа. Гэхдээ би 13 дугаар эшлэгийг эхлээд төрүүлж уншаад тэгээд 11-ийг 12-ыг уншина. Тэр биднийг харанхуй эрх мэдлээс авраад хайр түгийнхаа хаанчлалд шилжүүлсэн юм. Тэгэхээр сайн мэдээгээр юу болсон бэ гэхээр харанхуй эрх мэдлээс авраад хайр түгийнхаа хаанчлалд шилжүүлсэн юм. Тэгэхээр би хаднар хайр түгийнх нь бие Иесус Христийн хаанчлалд байгаа. Тэгээд тэр нь ямар учиртай юм бэ гэхээр зөвхөн шилжүүлээ зогсохгүй 12 дугаар эшлэл уншия. Гэрэл дотор ариун хүмүүсийн өвийг хуваалцахад биднийг боломжтой болгосон эцэг талархал өргөөсөө хэмээн хүсэж байна. Тэгэхээр бидэнд бурхан талархал өргөх юм яасан учраас бидэнд талархал өргөж байгаа. Гэрэл дотор тэр хаана байгаа гэхээр гэрэл дотор байгаа ариун хүмүүсийн өвийг хуваалцахад биднийг боломжтой болгосон. Тэр олон ариун хүмүүсийн өвийг хуваалцахад боломжтой болгосон гэдэг нь та өв залгамжлагч болсон гэсэн үг. Бухны хаанчлалд орж байгаа. Дээрэс нь өвийн залгамжлал авч байгаа. Яг хүүгийнхэн дотор бидэнд нүглийн уучлал болох золилт байдаг. 14 дугаар эшлэл. Тэр хүүгийнхэн дотор нүглийн уучлал болох золилт байдаг. Тэгэхээр Матай 8:17 уншия. Энэ нь ишжүүлэгч Исаагаар тэр бидний сул дорой байдлыг авч өвчин завланг маань үүрсэн гэж хэлүүлсэн нь биелэхийн тулд байлаа гэж. Тэгэхээр энэ бүхэн биелэгдсэн байх нь шүү дээ. Яасан бэ? Тэр бидний сул дорой байдлыг авч. Иесус Христ бидний сул дорой байдал, өвчин эмгэг, гим нүглийг бүгдийг авч байгаа байхгүй. Өвчин зоглон маань үүрсэн байхгүй. Бидний өвчин бас зоглон үүрсэн. Дээрээс нь сул дорой байдлыг маань авсан гэсэн үг. Маш олон итгэгч нартай байхад би сул дорой л гэдэг л те. Сул дорой хүн хүчтэй гэж хэлэхдээ хэлдэг. Тэгэхээр би хүчтэй эзэн Есүс дотор хүчтэй. Яагаад гэвэл Христ миний сул дорой байдлыг авсан. Чам сул дорой байдал байхгүй бол та сул дорой биш гэсэн үг үстэй. Тэгэхээр та сул дорой өвчтөө орон дор хөвтөж байгаа бол яг одоо миний сул дорой байдлыг Иесус авсан. Өвчин зовлон маань үүрсэн. Өвчин бас зовлон маань үүрсэн гэж хэлнэ гэсэн үг. Яг энэ үед итгэлээр бас хүлээж авсан гэсэн үг. Иесус Христийг хүлээж авах үед. Тэгэхээр зөвхөн биднийг сэтгэл санаа сүнсний өвшин хүн болоод зогсохгүй бидний бие махбодоос сүнсний үед ариун сүнсний сүмж болгон болж байгаа. Сүм болж байгаа. 1-р Коринтын 6:19-20. Та нарын бие бол Бурханаас та нарт буй доторч нь байдаг ариун сүнсний сүм бөгөөд та нар ч өөрсдийнх нь бус гэдгийг мэддэггүй юм уу? Та нарыг үнтэйгээр худалдаа авсан тул биеэ Бурханыг алтаршуул гэж байгаа. Тэгэхээр бие маань сүмж болгон болох нь сүм болох нь шүү дээ. Ариун сүнсний сүм. Тэгэхээр та нар бид зөвхөн Иесус Христ бидний сүнсийг шинэ хүнийг авахаас гадна бидний бие махбодыг яасан гэж худалдаж авсан гэсэн үг. Тэр бие махбодыг худалдаж авсан гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ дэлхий дээр зөвхөн харанхуй ертөнцөөс харанхуйгаас яасан байна. Иесусийн хаанчлал руу шилжсэн. Тэгээ бидний шарах, бидний сул дорой байдал, өвчин зовлон үүрэгдсэн Иесус Христ дотор. Тэгэхээр бие махбод маань Бурхныг болж таарлаа. Тэгэхээр хуучин тэр тэрэнд өвчин өгдөг ч юм уу, зүгээр талхачдаг, явдаг, ирж очдог байсан бол та нар ирж очих ирэхгүй болсон гэсэн үг. Тэгэхээр байшин заримдаа хэлдэг чинь энэ бол миний өмч та нар явахыг хоригдломж гэдэг юм уу? Энийг гудамжаар явж болохгүй ч гэдэг юм уу? Тийм хоригдсан тэмдгүүд байдаг. Тэгэхээр сүнсэн дотроо хоригдсан тэмдэг тавьж залбирсан нэг хүний жишээг би та нарт хэлж өгье. Матай 8:17-оор нэг эмэгтэйг залбирч л дээ. Энэ хүн сайн мэдээний хүн байгаа. Тэгээд сайн мэдээнд явдаг хүн тэгээд хэлсэн байна л да. Үнэхээр Иесус Христээр бидний сул дорой байдлыг өвчин зовлонг маань үүрсэн гэж бичигдсэн байдаг. Яг одоо энэ эмэгтэй Бурхны хүн. Түүний махбод бол Бурхных байгаа. Түүний бие махбод үнэхээр ариун сүнсний сүм. Тийм учраас деволчи түүнээс гараа ав тат чинд явах хэрэг байхгүй. Тэгээ яг одоо түүн дээр бас no trespassing гэсэн буюу
Нэгсэндээ та нар энийг явахыг хориглоно гэсэн бичгийг түүний сүнсэн дотор тавьж ийн гэж хэлсэн байгаа. Тэгээд магадгүй би тэр бичгийг чинь харахгүй штэ. Тэгээд бичиг тавиал болоо юу гэж хэлж магадгүй. Тийм биш ээ. Яг бол чи харахгүй байж болно. Девол хард юм аа. Энэ бол God's property буюу энэ Бурхны эрх мэдлийн газар. Чөтгөр чи явах хэрэг байх, девол чи явах хэрэг байхгүй гэсэн бичгийг тавьж залбирсан байгаа. Тэгээд тэр хүн бас эдгэрсэн байна л да. Тэгэхээр no trespassing буюу явахыг хориглоно, бузар сүнс чи явах, талхачих, ирж очих тийм боломж байхгүй гэсэн бичгийг та сүнсэн дотроо бие махбодороо тавиараа гэж бас тэг залбираа гэж бас хэлмээр байна. Тэгээд та бүхэн эзэн Бурхан таамд байх. Баярлалаа.